Сайн байцгаана уу? Ерөнхий дэвтрийн балансжуулах данс дээр зөрүү үүссэн тохиолдолд зөрүүг хэрхэн арилгах талаар заавар өгье. Балансжуулах данс дээр зөрүү үүссэн эсхийг ерөнхий дэвтэр, процесс, үлдэгдэл тулгалтын тайлангаас шалгах боломжтой. Тулгалтын тайлан дээр 20 сэрээстэй балансжуулах данс зөрүүтэй харагдаж байна. Уг зөрүү нь суурь систем дээр сингл гүйлгээ хийсэн эсвэл гүйлгээ татахад данс үүсээгүй байсан үед гардаг. Энэ тохиолдолд уг дансны хувьд ерөнхий дэвтэр дээр данс үүсээгүй байсан байна. Үүнийг гүйлгээ татах дэлгэцээр харуулбал ерөнхий дэвтэр, процесс, гүйлгээ татах, хэрв гүйлгээ татахын өмнө харах командаар нягтлан харсан бол татахаас өмнө дансыг үүсгээд зөрүү үүсгээс сэргийлэх боломжтой байсан. Одоо нэгэнт гүйлгээ татсан зөрүү үүссэн учраас уг дансыг шинээр үүсгээд гараар гүйлгээ оруулж өгнө. Ерөнхий дэвтэр, бүртгэл, данс, шинээр бүртгэх. За дансны төрөл орлогын бүлэг нь бусад орлого. Дансны нэр бусад орлого. За данс амжилттай өссөн. Одоо гүйлгээгээ оруулъя. Ерөнхий дэвтэр, гүйлгээ оруулах. Салбараа сонгоно. Валюта сонгоно. За нөгөө талдаа 4506 орлогын дансаа сонгоно. За балансжуулах данс маань 35,000-аар зөрүүтэй харагдаж байсан учраас 35,000-аар дебет гүйлгээ. За 45,06,04 орлогын дансан дээр хасах тэмдэгтээ 35 буюу кредит гүйлгээ оруулж өгнө. За тайлангаар шалгавал 20 сэрээстэй данс зөрүүгүй, 45,06-тай бусад орлогын данс мөн зөрүүгүй болсон байна. Баярлалаа.